эрхэм үзэгчтэй ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн зочноор Налах дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга Гантуулыг урьж оролцуулж бас мэдээллийг авахар урьсан байна. За танд өдрийн мэндийг хүргье. Ажил алба өндрөө. За бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. Ажил өндөр байна. Нийлээдгүй ажлуудыг хийгээд өнөөдөр жоохон зав муутай байлаа. За яг өнөөдөр энэ ярилцлаганд ирэхийн өмнөхөн ямар ажил амжуулаад ирв? Хорооны ажил гэдэг бол бас нэлийн их ажилтай байдаг баг. За манай ороон дээр нөгөө ковидтай холбоотой бас нөгөө нийлээдгүй ажлууд төлөвлөсөн хийгдэж байгаа. Тэгээ өнөөдөр бид нар бас нөгөө өглөө болгон ажилдаа цуглаад нөгөө батлагдсан тохиолдлуудтайгаа эхлээд бид нар холбогдож ажилладаг. Тэгээ нэгдсэн журмаар мэдээлэл аваад өрхийн эмнэлэгтэйгээ хамтраад тэгээд мэдээллээр иргэдэд хангаад хорооныхаа ажлын албаны групп дээр ерөнхийдөө мэдээлэл хангаад ажиллаад тэгээ энэ ажлуудаа зохицуулаад цаг зав гаргаад наашаа хүрээтэрлээ. За коронавигийн цаг үе, сар тахлын цаг үе одоо бүтэн бараг жил хагастаа тий 2 жил шахуутаа ингээд үргэлжилж байгаа цаг үед ажиллаж байна. За яг коронавигийн цаг үеийн одоо ажлын ачаал хэр өндөр байна. За ямар зохион байгуулалт хийж гэх мэтчлэнгээр. За дэлхийн нийтийг хамарсан энэ коронавирус сар тахлын үед бол одоо энэ сүүлийн 2 жилийн хугацаанд бол ер нь бол Монгол битгээл дэлхийн нийтэд нэлээдгүй том өндөрч байгаа асуудлын талаар төрийн албан байгууллагууд бол нэлээд ажлуудыг хийж байна. Ер нь бол өдөр шөнө гэлтгүй ер нь яг хэрэгцээтэй цаг хугацаанд нь бол тогтмол бид нар бэлэн байдалтай ажиллаж байгаа. Тэгээ яг хороондоо бол бид нар яг коронавирусын талаар бол бид нар төлөвлөгөө гаргаад иргэдтэйгээ бид нар мэдээллээр хангаад хэрвээ энэ коронавирусын цар тахал батлагдсан тохиолдолд бид нар одоо иргэдтэйгээ цахим хэлбэрээр харьцаж одоо тусламж дэмжлэг ямар тусламж дэмжлэг үзүүлэх үү, танд хэрэгцээтэй зүйл юу байна гэдэг талаас нь мэдээллээр хангаад тогтмол бүр бид нар хийгээд твшсэн ажил болгочоод явж байгаа. Тэгээ үүнтэй холбоотой бид нар бас нөгөө коронавирус туссан иргэдээс ерөнхийдөө бас нэг хороонд бас тусламж дэмжлэгтэй дүүрэг нийслэлээс тусламж дэмжлэг гэдэг асуудлууд нэлээд яригдж байгаа. Энэ талаар бид нар бас нөгөө хөөцөлтөлгөө хийж бас нэг иргэдтэй тусламж дэмжлэг хүнснийч байдаг юм өөрсөнд нь хэрэгцээтэй ямар тусламж дэмжлэг вэ тэр талаас нь мэдээллийг аваад бас бид нар өдөр шөнөгүй ерөнхийдөө ажиллаж байна л да. Тэгээд болж бүтэх талаас нь ерөнхийдөө дүүргийнхаа удирдлагуудаа бид нар танилцуулаад тухайн үед нь ямар тусламж дэмжлэг хэрэгцээтэй байна гэдгийг бас танилцуулаад дэмжлэгээр нь хангаад явж байгаа. 3 дугаар хорооны хувьд хичнээн өрхийн хичнээн иргэд одоо. За манай 3 дугаар хороо нийт 17870 га газар нутгийг хамардаг. Үүний 1432 өрхийн 5830 иргэнтэй. Үүнээс манай иргэдээс ерөнхийдөө 1-2 дугаар том вакцинд хамрагдсан бол 92% нь бол 1-2 дугаар томгийн вакцинд хамрагдчихад энэ 18-аас дээш насны. Одоо 6 сарын 28-наас эхлээд 12 наснаас дээш насныхаа вакцинд хамрагдуулаад өнөөдрийн байдлаар 16%-тай явж байна. Тэгэхээр ер нь яг энэ цар тахлын үед бол бид нар бас иргэдтэй бас вакцин хийлгэснээр те бид нар өөрснийгөө яаж энэ халдвараас хамгаалах ёстой юм вакцин хийлгэснээр ямар ашиг тустай юм эргээд биднэрт гарах үр дүн ямар байдгийг гэдэг талаас ерөнхийдөө мэдээллүүдийг сайн өгч ажиллаж байгаа учраас бол иргэд бол ерөнхийдөө ойлголт сайтай болцсон. За дүүргийн яг өнөөдөр бол бидний ярилцж байгаа өдөр бол 6 сарын 30-ны өдөр байгаа. За яг өнөөдрийн нөхцөл байдлын хувьд бас нэлээд амаргүй байна. Нийт бүртгэгдсэн халдварын тоо 2000 гарчаад байна тий. Үүнээс гадна нөгөө гэрийн эмчилгээнд байгаа хүмүүс, гэрийн эмчилгээний болоод нөгөө эмнэлэгт эмчилүүлж байгаа хүмүүсийн нэгдүгээр хатал гэж үзээд тусгаарлалтанд байгаа бараг 700 гаруй гэдэг. Ингээ нийлээд тооцох юм бол бараг 1000 гаруй хүмүүс яг одоо гэрээ ажиглалтанд байж тарж байгаа юм л та. Тэгэхээр эдгээр хүмүүст амьдрал юм хойно яг ингээ гэртээ одоо дэлмээ бариад гэрээсээ гарахгүй ямар нэг нийгмийн харилцаанд орохгүй байх хэрэгтэй. Тэгэхээр амьдрал юм хойно тэр хүмүүст хүн суус түрш одоо хог аядлыг татан зайлуулгач гэдэг юм уу тэр амьдралын наад захын шаардлагуудыг нь хорооны ажлын албанаас хариуцаж одоо хэрэгжүүлж байгаа юм тэгж байгаа. За
яг энэ үед бол одоо үнэхээр одоо гэрийн эмчилгээнд байгаа хүмүүстэй бол бид нар дүүргийн хашуур хаштаг, дүүргийн онцгой комисстойгоо хамтраад эрүүл мэндийн төвтөгөө дүүргийн удирдлагуудтайгаа хамтраад бид нар ер нь иргэдэд маань гэрийн эмчилгээнд байгаа иргэдэд маань өнөөдөр ажлын байр нь хаагдмал болчихж байгаа өнөөдрийн байдлаар. Тэгээ одоо тухайн өргөд байгаа нэг иргэнээс гарлаа гэхэд иргэн тойрон 4 ч юм байдаг юм уу? Тэр иргэн чинь бүгдээрээ хөл хорионд орно. Тэр иргэдийн маань нийгмийн асуудал нь ерөнхийдөө ингээд бас нилээд хэд хоног ингээд хаягдчихж байгаа учраас бас яг нийгэм лүгөө ороод тэр хүмүүс чинь алхаад гараад ороод ингээд хүмүүс идэж явах юм ч юм одоо авна гэхээр боломж байхгүй болчихж байгаа. Энэ богдмол учраас хорооны ажлын алба, хорооны эсгийн ахлагчаараа дамжуулж бид нар байнга уцаар холбогдож танд юу хэрэгтэй вэ? Бидний зүгээс туслах тусламж юу байна? Таны хэрэгцээтэй юм юу байна гэдэг ч юм уу тэр талаас нь мэдээллийг аваад иргэн өөрөө надад ийм хүнсний тусламж хэрэгтэй байна гэд одоо дамжуулаад хэсгийн ахлагчаараа ахуулж байгаа тохиолдолд бол бид нар халдвар хамгааллын дэглэмээс ихэд бол иргэдтэй хүргэж өгдөө. Үнэхээр боломжгүй айлуудаа бол бид нар шуурхай штаб руугаа мэдээллээд манай энэ иргэнд одоо ингээд ийм асуудал үүсээд байна. Ийм тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэдэг үднээс нь шуурхай штабаасаа бид нар түргэн хугацаанд ерөөхдөө тусламж дэмжлэгийг авч хүргэж байгаа. Аль болох бид нар одоо хэрэгцээтэй зүйлээр нь бас хангаж цаг хугацаанд нь ер нь төрөн шуурхай үйлчлэхийг л бодож байна. Тэгжэл ажиллаж байгаа. Ер нь гол ажлыг бол манай хорооны хэсгийн ахлагч нар төлхөө ер нь бол хийж ажилладаг. Яг тэр айлын амьдралын бодит байдлыг нөгөө мэддэг хүмүүс чинь хэсгийн ахлагч нар байдаг учраас хэсгийн ахлагч нар маань төлхөө ер нь хороод дээр бол гол ажлыг нугалдаг хүмүүс байдаг. За өнгөрсөн хугацаанд одоо өнгөрсөн жилийн 2 сараас ахуулаад яг энэ коронавигийн цаг үед одоо 3-4 ч удаагийн бүр бүх нийтийн хөл хорой тогтоолоо тий. Энэ хугацаанд бас яг хөл хоройны хугацаанд нөгөө хүмүүсийн амьдрал ахуй ажил төрлөн зогсож байгаа, бизнес нь зогсож байгаа. Энэ цар тахлын одоо хор уршиг нөлөө бол байгаа. Тэгэхээр яг энэ хүнсний хангамж дутагдaltaа ч юм уу тусламж дэмжлэх хэрэгцээтэй айлууд гээ тооцоо судалгаа мэдээж хороо гаргадаг л байх л та. Тэгэхээр яг энэ хугацаанд хичнээн өрх айлуудад яг энэ улсны эсвэл онцгой комиссуудаас гарч байгаа тусламж дэмжлэгүүдийг хүргэв. Улаан заалмаач гэдэг юм уу тий ер нь нийт төрийн болоо төрийн бустай байгууллагууд ингээд тооцож үзэхэд. За өнөөдрийн байдлаар тооцоо гаргахад 2021 оны 1 сараас эхлээд ер нь бол манай орон дээр 650 гаруй орчим өрхөд давхарцсан тоогоор тусламж дэмжлэг хүрсэн байдгийг. Энэ нь болохоор улсын онцгой комисс, дүүргийн онцгой комисс, нийслэл дүүргийн засаг даргын тамгын газар, улаан загалмаа, одоо эрүүл мэндийн нэгдэлч байдаг юм те. Тусламж өгч байгаа байгууллага болгоны тусламжийг бид нар нөгөө иргэн бүртээ хүргэж ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд бид нар зорилттой бүлгийн өрхүүдтэй ер нь сонголтыг хийж өгсөн. Тэгээд давхарцсан тоогоор 650 гаруй өрхөд бол тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Тэгээд хорооны иргэдийн нийтийн хурал, иргэдийн хурлын төлөөлөгч нар байгаа. Тэд нар маань болохоор хувьяасаа бас өөрснийхөө хэмжээнд тусламж дэмжлэг үзүүлээд явсан. Тэгээд давхарцсан тоогоор бол 650 өрхөд өнөөдрийн байдлаар хүрсэн байна. За коронавигийн хажуугаараас одоо нөгөө яг хорооны бусад үйл ажиллагаа бусад хийгдэж байгаа ажлуудын талаар асууя гэж бодож байна. За энэ жил ер нь алах дүүргийн 3 дугаар хороонд одоо ямар томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөд хийгдэж байна. За 2021 онд манай 3 дугаар хороонд динж хэсэгт маань смарт худаг баригдахаар төлөвлөгдсөн байгаа. Мөн нөгөө 100 ортой хүүхдийн цэцэрлэг маань одоо бас баригдах ажил нь эхлээд нөгөө харилцах шатандаа ерөнхийдөө явагдаж байна. Тэгээд одоо энэ ажил маань үргэлжлээд тэгдвэл 9 сарын 1 гэхэд хүүхдэд авчих болов гэж бодож байна. Тэгээд ер нь бол 2016-аас 20 онд бол манай 3 дугаар нэлээд том бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн учраас энэ жил бол хамгийн том 2 ажил бол энэ баг. За тулгамдж байгаа асуудал гэвэл та хорооныхоо хувьд юм хэлэхээр. За манай орон тулгамдж байгаа асуудал гэвэл ерөнхийдөө ажилгүйдэл гэдэг юм айгүй их байдаг. Тэгээд нөгөө нэг залуучууд ихтэй дээр нь нөгөө гэр бүлийн ажилгүйдэл гэдэг юм их байхаар ерөнхийдөө өрхийн амжиргааны түвшин бол ер нь доогуур байгаа даа. Тэгэхээр одоо иргэдийгээ ерөнхийдөө ажлын байраар хангахтаа
болвол өдрийн ажиллаар биш те өдөрт бид нар чи ингээд тогтмол нөгөө өдрөөр цалинжаад ажиллаа сурцсан иргэд бол манай орон дээр зөндөө байдгийг. Тэгэхээр өдрөөр биш бид нар нийгэмдээ бас хөлөө нийлүүлж бид нар нийгэмшиж бас нөгөө тогтмол ажлын байраар хангаж ирээдүгөө бид нар бас бодох шаардлагатай болов гэж бодож байгаа л да. Тэгээ тогтмол ажлын байрны саналууд ирж байгаа. Яг холбогдох хүмүүсээ бид нар иргэдтэй бас ажил хайж исэн ажилтаа болъё гэсэн хүмүүсээ бол бид нар холбоод ажиллаад явж байгаа. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэн маань ажлын байраар хангагдсан явж байгаа. Гуравдугаар хороо ч бас нөгөө уурхаачд нэлээх байдаг бол. Тийм, манад нөгөө бичил уурхаа эрхэлдэг. Ер нь бичил уурхаатай шүү дээ манайх. Тэгээ энэ жил 21 оноос болоо сайжруулсан төлнө гэдэг зорилгоор бичил уурхаа маань ажиллахгүй болов гэж би бодож байна. Тэгээ бичил уурхаа ажилтдаг ажилчид өдрөө цалинжаад ажилтдаг ажилчид бол тогтмол байсан. Дээр нь манайх нэг үйлдвэрлэл хөгжсөн хороо гэдэг үүднээсээ тоосхонд ажилтдаг бас удирдлагын чанартай ажлууд хийдэг өрхүүд бол зөндөө байдаг. Зун нь одоо тоосхонд ажиллаад өвөр нь уурхаатай ажилтдаг ч юм уу. Энэ байдлаар ажилтдаг. Одоо уурхаа зогсохоор ерөөхдөө тэр хүмүүс маань өвлийн цагт ажилгүй болно л гэсэн үг. За сайжруулсан шахмал түвш 2021 оны өглөөс эхлээд алах дүүрэг маань аль биесээр одоо түлж эхэлнэ. Тэгэхээр мэдээч хэрэг мэдээл сурталчилгаа яг иргэдэд одоо яг бүр туулж биечлэн яг энэ сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлага хэрэгцээ бол одоо үүсч эхэлж байгаа байхаа гэж бодож чинь бэлтгэл ажлыг хэр хангаж байна. За бэлтгэл ажлаа бол бид нар ер нь 21 оноос эхлээд бэлтгэл ажлаа эхлүүлсэн байгаа. Тэгээд яг хоо шахмал түвшинд ажиллах сайн дурын ажилчдаа бэлтгэсэн бид нар ажилуулад явж байна. Иргэдтэйгээ айл өрхөөрөө ороод судалгаа хийгээд ерөнхийдөө одоо яг намраас эхлээд төлөхөд бэлэн үгүй юу гэдэг талаас нь судалгаагаа хийгээд явж байгаа. Манай 1400 гаруй өрх маань судалгаанд хамрагдаад энэ өрхөд маань сайжруулсан түвшийг төлнө. Тэгэхээр урдчлаад бид нар бас бэлтгэл ажлаа хангах ёстой мэн гэдэг үгнээс нөгөө сайн дурын ажилчдаа бид нар ажилуулад явж байгаа. Ер нь бол сайжруулсан түвшийг төлнө гэсэн бас зорилготой. Ер нь бол сайжруулсан түвшний ашиг тусыг мэдсэн өрхүүд бол зөндөө байгаа. Тийм учраас бол нааштай хүлээж авч байгаа манай иргэд. Айгуу дуртай байгаа. За баярлалаа. Тэгээ та одоо төгсгөлд нь хорооныхоо нийт иргэдтэй болоод дүүргийнхаа нийт иргэдтэй бас хандаж миний асуугааг үйлдсэн магадгүй таны өнөөдөр бас хэлхийг зорьсон зүйл орхигдсан байж магадгүй. За би иргэдтэй ер нь бол уриалж ирдэх нэг үг байгаа. 2021 оноос хойш одоо бид нар коронавирус цар тахлын эсрэг ковидын эсрэг болоод нэлээд том ажлуудыг төрийн албаа агч нар ч өдөр шөнөгүй хийж байгаа шүү. Тэгэхээр иргэд маань бид нар өөрснөө санаачлахтай ухамсартай байж бид нар энэ өвчнөөс бид нар халдвараас өөрснийгөө хамгаалж чаднаа. Тэгээ өөр хүүхдүүдээ, эцэг эхчүүдээ өндөр настангуудаа бид нар хамгаалах ёстой шүү. Тэгэхээр бид нар дэг журмаа, дэглэмээ сайн барьж өөрснөө халдвараас урдсан сэргийлжээж өрх гэрээ бид нар хамгаалж чаднаа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа хичээцгээе. Тэгээ ковидгүй ус болохын төлөө хамтдаа зүтгэцгээе л гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээ таны энэ уриалгыг одоо налаагчууд бүгдээрээ нийтээрээ одоо хэрэгжүүлж даван зүтгэж ээж бид нар энэ цар тахлын ард амжилттай даван гарч чаднаа. Тэгээ өнөөдөр урилгын маань хүлээж авч хүрэлцэж ирж бас мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Ажлын амжилтыг хүсье. За үзэгчдээ ярилцах цаг нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баярлалаа.